нутаг усны хаан энэ сайхан бидний хүнхий энэ сайхан хангаахан өөрөө дуудаж байгаадаа маш их баяртай байна. Ингээ та бүхэн маань сайхан тусгаж байна уу? Эртний өвс соёлоороо элгэн нутагт та эвийн хүчээ нэгтгэж эдгэлэгтэй золгын эцэг өвгдийн минь эрдэм ухаан нүт энхэн ургийн баяр нь энх тухай ургээ. Нэг матны мөчөрбөт нэг угсаа нарны туяамт нэгэн гэрэлт зам нэг нутгийн унагмт нэгэн зүрхний цохилт нэгэн уян үрсад нэгэн үлгийн магаргал юм аа. Ургийн гадмын мандан бадрага удам судрмын мөнх оршиг эдгэн садмын эвтэй байг эрдмийн мөрхөн гэгэн байх болтгой та бүхний минь. Би түүхний болоод миний яг энэ дэлгэр хангаан нутгийн тийм ээ эндээ одоо нутгалж эндээ сайхан үр удмаа тийм ээ зөв сайхан хүмүүжүүлж үр удмаа сурган хүмүүжүүлж малч ухаан амьдралын ухаан тийм ээ бүх зүйлийг одоо сургаж өгсөн хайртай эмээнүүд нацаг нам гэж одоо эмээ маань 1933 онд Цэгмэдгэн одоо тийм ээ дөрөвт хүүхд болон мэндэлж байсан юм байна. За ингээд тавд нь бол Бундуу гэж 1938 онд мэндэлсэн гайхалтай сайхан буурай маань байсан. За дараа нь бол Баам гэж одоо тийм ээ 6 дахь сайхан хүүхдээр нь одоо Баам гэж одоо би бол сонсч байсан яг үнэндээ Баам гэж ээж маань бол маш их ярьдаг байсан. Гэхдээ би бол бас танихгүй. Тэгээд энэ сайхан буурайчуудынхаа үр хоочтой ахан дүүстэйгээ бас өнөөдрийн сайхан нутаг хошуундаа энэ гайхамшигтай тийм ээ Дундгуй аймгийн шүтэн болсон дэлгэр хангауудынхаа өөр үеж та бүхэнтэйгээ бас танилцах гээд ингээд Улаанбаатар хотоос ах дүүстэйгээ гарахтаа маш их догдож баярлж байлаа. За ингээд цэгмэд хэлж болно тийм ээ. Цэгмэд одоо өвд эдсийн маань төрүүлэн өсгсөн одоо энэ 7 хүүхдийн одоо үр удам бид бүхэн бол ингээд зарим нь нэгнийгээ мэдэхгүй танихгүй. Тэгээд өнөөдөр бол ингэж уулзж яах гэдэг бол бас тийм ээ. Дахин одоо би 3 дахь удаага ярьж байна. Үнэхээр юм бас сайхан байна. Энэ бүх хүн одоо тийм ээ бидний цусан төрөл, миний цусан төрөл бид бүхэн ахан дүүс гэж бодохоор бол нэр хорвоо дэлхий дээр тийм ээ бас хүн болж төрсөн юм утга учир нутаг хошуундаа тийм ээ ингэж бас та бүхэнтэйгээ уулзсан учирч байгаа бас энэ сайхан түүх юм аа гэж бас дотроо бол маш догдолж байна шүү. За ингээд өнөөдрийн энэ хүү гайхамшигтай ургаа тийм ээ батжуулах танилцуулах энэ хүү уулзалтан дээр хүндэтгэлтэй өндөр настай бас 2 буурлаа бас бүгдээрээ бас хүндэтгэл үзүүлэх нь зөв байхаа гэж би бодож байна. За ингээд бидний өнөөдрийн уулзалтанд хамгийн өндөр настай хүнээр Дулам сүрэнгийн өнөр утах маань тийм ээ хүрэлцэн ирсэн байна. Өнөр утахтаа бүгдээрээ бас чин сэтгэлээс бас баярлалаа гэж энд зөвлөсөн бүхий захын дүүс ирж амжаагүйч зүрх сэтгэлээрээ хамт байсан ахан дүүсийнхаа өмнөөс таньда чин сэтгэлээс бас баярлалаа гэдэг зүйлийг өгөөж мэхий ёслоо. Хорвот хэлээр мэдлээд нэг сартай Анунгоо гэж одоо тийм ээ манай том ихчийн маань одоо тийм ээ одоо хүүн 3 дахь хүүхдээ үлгээж авсан. Хүүхэд нь хорвот хэлээр мэдлээд нэг сар хүрж байгаа Анунгоо гэж одоо тийм ээ 80 настай буурлаас одоо 8 настай балчир гэж монголчууд ярьдаг бол тийм ээ 80 настай буурлаас нэг сартай тийм ээ одоо буурай маань үе удам маань ирээдүйн гайхамшигтай тийм ээ одоо бяцхан одоо өр маань бас өнөөдрийн уулзалтнаас хүрэлцэн ирсэн байгааг бас дуулах гэж таатай байна. Нээлтийн алтан өсний одоо гайхамшигтай сайхан үгийг энд зөвлөсөн ахан дүүстэй бас тийм ээ сайхан мэдчилгээд өшөөж өнөөдрийн үйл ажиллагааг нээж өгөх юм байна. Чимэддэр жахынхаа одоо том охин болох оюун цэцгэгч байгаа та бүхнийхээ өмнө хүндэтгэн халам алгацсан дээр бүгдээрээ урья. Дэлхийн удам тархан сурсан ахан дүүс садан төрөл үр хөвгөт минь ээ. Аян замдаа сайн явж ирцгээв. Буман учрад бүрдсэн буян хишгэн дэлгэрсэн байгдын өтгсөн бүрдсэн цэцэг начин дэлгэрсэн таан мангирн үнэрсэн таван хушуун мадн тал дүүрэн бэлдсэн өвгдээцүүд маань амьдарч байсан энэ сайхан хайрхны өвөрт Түшээд засгийн хошууны ард Цэгмэд дэмээгийн маань хүүхдүүд хуран цугсан та нар минь ээ. Өвгдээцээ хүндэж ургийн бичгээ сэргээж ууд хангагаан аргадаж идээ будаага цай сүүний дээжэн өргөж ирсэн ахан дүүстэйгээр танилцгааж алтан босон авг нар минь наран босон нагч нар үтсэн төгөлдөр дэрүүд ууд хангаа шиг хүрхчүүд үе үеийн үедүүд хөөрхөн олон ач нар
жижигхэн олон зээнэр жаргалтай инээсэн очууд хүрэлцэн ирсэн байна. Одоо бид 600 гаруй амбал болтлоо өсөж үржижээ. Улс Монголоор мөнгөж жаргалтай байг удам судар маань сэвгүй ариун байг. Ураг төрөл маань олон болгоё. Урьсан бидний ураг батчиж урагцсан ахын дүүс маань ургийн баяра дуу хуур бүжиг наадмаар ихсүүлж идээ умдаа элбэг ариун байг инээд баясаар дүүрэн жаргалтай байхыг хүсье өрөөё. За сайхан баярлалаа. Та бүхэндээ зориулж Ажаагийн өвгөц цэцэрлэгийн ая адуугаар алдартай дэлгэр хангаа дугаар ая дууны шин хэмжээтэй хүргэнэ. Таунэрдэн сүргэн авааса тавэсэн кэрвайм хангаа тавдэн жаргалын үлги тансаг сайхан хайрхаа дугаараа думэн хөрсөн тэмэни адуугаар налдртай дэлгэр хангаа хөхөрдөхөр оос хүсхинхийг вайн хангаа өвдөд нохороор зартай хөлгүүд нь шанцаар суутай дугаараа думэн хөрсөн тэмэни адуугаар налдртай дэлгэр хангаа төшөөгний удам хөссөөрэ торредонго сүсэлтэй түүхэдэнгээ шаштартай томны төшөө хайрхаа дугаараа думэн хөрсөн тэмэни адуугаар налдртай дэлгэр хангаа Андату төрөлж идэшилээ Сасырч наран вандж хөөрнө Одом монголдами огдамэн дэлхий Орга барсан татууч зэтэдэ Энгэрийн хаяалун зэлэн харагна Өргөн монголданы огдамэн дэлхий Ор нэмгэн жинэлдэ жээгүрүгүрү
төрөлж ирсэн бүрэлдэхүүнийг бас энэхүү одоо тийм ээ ногоон тайзнаа гарч ирж ахын дээс бидэндээ үр удмаа удаг хугацаагаа бас сайхан танилцуулж өгнө хэмээн та бүхнийгаа хүсэж орж байна. Бүгдээрээ халуун алгадтаар ухтан авч ахын дэстэйгээ танилцъя. За сайн байцгаана уу? Сайн явж ирсгээс нөө сайхан зурцгааж байна уу та бүхэн маань? Ямар гоё олонтой ирсэн бэ? Бүгдээрээ баяр хүргэе. Тэр хотоос тэр цэцэгээрээ догдсон ирсэн та бүхэндээ дахин баярлалаа. Сайн байна. Та бүхэнд аврагын баярынхаа баярын мэндийг хүргье. Яалын хураалтаас одоо 8 байдгийг одоо 7 байдгийг хамгийн домаах маань урган орондоо чинь сосорот мэд дараагийн ах маань байна. Австралид одоо олон жил ажиллаж байсан. Тэгээс үлдээ бүрээд өмнө гоомтой итгэж суусан. Тэгээ яг нэг бол анц тайварч юм. Тэгээд төрийн автоматар гэдэг нь тэгээ одоо 60-80 жил байгаа юм даа тий. Манай хоёр гурав дахь маань одоо Үзбэ гэдэг өмнө гоо аймгийн сууршид амьдардаг. Тэгээд эгч маань одоо нийтээ юу хийх юм? Хөдөө аж ахуйн тэргүүнээ өдөр маань одоо эрхлэж дарга хийжсэн. Тэгээд тэтгэртэй гараад нутагтаа ирээд ус хоогтой хийж байгаа. Автоматар гэдэг сайвитгүй болчихлаа. Манай дараа нэг тунгадаг гэж юм байна. Тунгадаг нь бол одоо сэлэнгийн орхон тулд суурч өдөрч ийсэн. Тэгээд эгч маань одоо цэцэрлэгийн багш тэргүүний ажилтан төмөр самын анц аюулгүй тэмдэг албатай. Тэгээд хийх тэгээд энэ атра манай одоо үзмэгч юм том охин атартул горонго энэ манай хүрэн одоо хүрэн цаг батрах. За энэ охин бол одоо манай том охин амгаа. Тэгээ энэ хүүхдүүд одоо энэ манай эгчээ хэн байна? Наран гэрэл байна. За тэгээд бүрнээ байна. Том эгч байна бүрэнж байгаа. За энэ манай нарагийн охин байна. За тэгээд цавгагийн хүүхдүүд байна. Тэгээд энэ оргагийн хүүхдүүд байна. Наишээ тэгээд манай ирээгүй байгаа дүүнэр байна хүүхдүүд байна. За би өөрийгөө танилцуулъя. За би өөрөө Сэлэн аймгийн орхон тулд байж байгаа. Тэгээд эрдэнэтэд одоо Улаанбаатар төмөр замаар албанд 15 жил ажиллаад тэгээд эрдэнэт төрчиж хоккей уулмж эрдэнэт белосын төлөөлөл 26 жил ажиллаад тэтгэвртэй авсан. Танаас хавь шагнах байхгүй яг тэргүүн ахлыг юм болоод анцтай үрчин тэгээд 60 70 80 90 100 жил яваа мэдaltaй ийм юм байна. Тэгээд би өөрөө бол тэгтгээд 18 онд гарсан. За манайхаас одоо хамгийн бага дүү маань 60 сайхан гэж өөс тэр маань бас орхон болсон. Тэгээд бид нар одоо ингээд ам бүл одоо 4 нэрсэн байна. Нэг альва гэдэг дүү маань бас нэг хүүхдтэй болохоор хүүхдтэй харсан амьдсан гүү гэдэг ирж явсангүй шалтгаан болоод манай ам бүл нэг иймэрхүү байна да. Матан сатанда ертөнцийн наранд нэгдэж 9 гэрээ жаргаж явахыг ирвэё бүгдэд нь. За ингээд би өөрөөсөө ихлээр танилцуулчих. Би Чимэдэр жигдэг хүний дээрээсээ 4 дахь доороосоо 4 дундх хүүхэд нь одонгийнх нь хүүхэд байна. Багнуурт байдаг. Багнуурт одоо Багнуурын уурхад 14 жил ажиллаад төмөр замд 12 жил ажиллаад одоо хуваар нэг бизнес эрхлээ тэгээд амьдарч байна да. За ингээд энэ хүн бол манай том эгчийн гэрийн хүн Наран Дэмбэрэл гэж Төв аймгийн Лүн сумынх. За дараагийнх нь бол Наран Дэмбэрэл ах маань гэргийн манай том эгч Чимэдэр Жовын цэцэг. Дараагийн маань зогсож байгаа хүн бол манай бага эгч Оюун Чимэг гэдэг хүн байгаа. Налах дөрөвт амьдардаг. Манай хоёр ах эгч хоёр маань Улаанбаатарт
гавьяаныхаа амралтанд гараад гэртээ байгаа. Манай энийгч бас гавьяаныхаа амралтанд гарсан. Гэртээ надад манай ээжийг минь хараад нөхөртөө амьдэрдэг. За энэ дараагийн миний дүү Эрдэнэт гэж. Тэгээ Удаахтуу Улаанбаатар хотод хуваарь юм ажил хийгээд амьдарч байна. За энэ миний баг эрхтэй дүү Оюун төгс гэдгээ. Энэ бас хуваарь нэг автомашины үйлчлэгээ хийгээд ачаа зөөдөгтэй ажил хийдэг. Тэрний хүүн Төвшин Баяр. Эхнэртэйгээ эхнэр нь юм блэ? Намын туя. За. Хүн аргун гэдэг нэг жоо байна даа юу? За. Наад тэр халтан толгойтой явж саяхан ус авахгүйсэн. За энэ манай хамгийн бага эмэгтэй дүү Оюун жаргал гэдэг үг. Дархан байдаг юм. Энэ нөхөр нь гэр бүлийн хүн дархных тэгээд Төвшин. Энэ хоёр маань хуваарь дархан гих дэлгүүрт худалдаа 8 ажил хийдэг. Энэ бага охин нь хэмэлээ. Эмүүжин. Энэ мөнгө сүлт гээд ганц өвтэй. 2 3 охинтой нэг охин ирээгүй байна. За ингээд ирсэн усудаа танилцуулаад миний нэрийг Оюун Эрдэнэ гэдэг. Чимэдэрч Оюун Эрдэнэ. Чимэдэрч Оюун Цэцэг. Чимэдэрч Оюун Чимэг. Чимэдэрч Эрдэнэт Оюун төгс. Чимэдэрч Оюун жаргал чимэдэрч ингээд гэр бүлийн хамт хүрэлцэн гэржийн баярт орцохоор ирлээ. За бүгдэнд нь сайн сайхныг хүсье. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За миний аав Долсрын өнөрөд түүнэрийн өр хөвгдөд бидэд ирсэн байна. За миний аав өнөрөд би айлын том хөвгт нь намайг баяраа гэдэг. Миний эхнэр мөнх нараа. За миний удаахтуу баяр мэгнэ сая Солонгост 20 жил болж байгаад энэ ургийнхаа баярт оролцохоор хөрөлцөн ирсэн байгаа. За миний удаахтуу баяр сайхан эхнэр нь Алтан Чимэг. За миний эмэгтэй дүү өнөөдөр харахаа ирж амжсангүй бас ажил баттай байгаа. Тэгээ бид бүгдээрээ ургийнхаа баярт оролцохоор хүрэлцэн ирлээ. Бид гурван эрэгтэй хүүд нар аавынхаа ажил мэргэжлийг уламжлан авч бүгдээрээ барилгын салбарт ажилладаг. За баяр хүргэе. Ямар гоё юм бэ? Энэ ургийн баяртаа ирэх баярсандаа баярлалаа. Энэ цэвгүй дэмэгийн маань хамгийн том охин манай ээж Жаал гэж хүн байгаа. Жаал нь 7 хүүхэд гаргасан. 4 байна, 3 охинтой. Тэгээ одоо амьд цэрүүн байгаа нь 5 байна. За намайг Яндангийн баяр сайхан гэдэг. Би Жаалын 5 дахь хүү. Баяр сайхан гэж хүн байна. Эрдэнэ дотоод амьдрын сууршдаг. Эрдэнэ дотоод Эрдэнэтийн үйлдвэрт за Мелазын жил очоор 26 жил ажилласан. Ордноос төмөр замдаг 10 хэдэн жил ажилласан байгаа. Тэгээд 18 онд тэтгэвртэй гарсан хүн байна. Хамгийн том ах маань Дуувар гэж хүн байсан. Тэр маань орон гүмэг хүсэг үтсэн. Тэр маань 8 хүүхэдтэй. 8 хүүхдийнх нь үр сод гэдэг одоо 10-20-д болсон баг. Тэгээд дараа нь үзмээ ихч байна. Үзмээ сосоор урмах байна. Сосаах маань бас 4-5 хүүхэдтэй. Ачилтэртэй. Тэгээд дараагийнх нь үзмээ ихч байна. Үзмээ ихч маань 8 хүүхэдтэй. Тэгээд тэр 8 хүүхдүүдийн зэн зэрэгэд бас байна. Тэгээд манай тугаагч маань болохоор 6-7 хүүхэдтэй. Тэгээд тэдний хүүхдүүд бас зэн зэрэг гэж байна. Тэгээ манай нэг би болохоор 2 хүүхэдтэй, нэг охин нэг бандтай. Тэгээд охин маань шүтээс сургуульд төгссөн. Одоо санхүү нэгтлэнгийн мэргэжилтэй. Тэгээд ажиллаа хийгээ байж байгаа. Хүү маань нодон бас санхүү шүтээс анги төгссөн. Тэгээ одоохондоо бол хевсэний үйлдвэрт тэгээ мэргэжлийн ажил хийж байгаа.
За манай гэр бүлийн хүн Завхан аймгийн төдөвтэй сумын хүн байгаа. Оюун чимэг гэж. Тэгээ Хэвсэнд бол бас ажиллаж байгаа төдөвтэй гарсан төв хүн байдаг. Ургийн баяр гэдэг чинь ер нь одоо энэ Цэнгүүд дэмээ гэдэг чи би мэддэггүй л да. Тэгээ ээжиг одоо жилийн өмнө мэдсэн. Тэгээд эдгээр маань одоо энэ Бондоо ах энэ Хөсрөө ах одоо хэмээн бүгд ярьж хөөрөө тэгээд нэг ургийнхан баярыг хийя гэдэг. Тэгээ ургийн баяр хийнэ гэдэг чи одоо уур усаа удмаа хүүхдүүдэд танилцвал одоо энэ сайхан баяр дээр одоо хэн хэний хүүхд вэ нэ тэрийг танилцахгүй бол одоо бидэрт одоо за бид нар ч яг бол ингээд үр хүүхдүүд маань хамгийн гол нь бие биенээ мэдэж мен дамаа мэдэлцэж одоо ингэж явж ивэл одоо ургийн баяр шиг сайхан юм алгаа тэгээд одоо сайхан ах дүү нартай авалдаа танихгүй мэдгүй энэ танилцлаа үр хүүхдүүдтэйгээ ярьлаа за энэ ийм хүний ийм хүүхд байд юм байна тэгээ мэдлээ тэгээ ийм л байна да миний Цэнгүүд гэдэг хүний 4 дахь охин Нацгийн гэдэг хүний 3 дахь охин нэ би. Дээр 2 эгчтэй, доороо 6 дүүтэй. Тэгээ би нөгөө би олгосон зэрэг 75 онд Банчи Бямба гэдэг адилхан нэстэй 2 Бямба гэж байсан. Тэгээ барилгын бригадад хоёулаа насаар ажиллаж байгаад 5 сайхан хүүхдээ ээж авсан. Тэгээ том охин олгосон зэрэг одоо юуны 5 хүүхэдтэй бас бит 2 Бямба нийлээд. Тэгээд том охин цэцэрлэгийн багш идэг. 2 дахь хүн болгохтон зэрэг арин болдгийчгүй одоо ерөөсөө дандаа мал дээр юунаас гараад малчин одоо болтол мал дээр байгаа. Тэгээд дараагийнх нь охин болгохтон зэрэг Дундгой аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн няраа их юмч. Дараагийнх нь болгохтон зэрэг бас нэгдсэн эмнэлгийн мэслийн соёлогч дандаа 12 хэдэн жил ажиллаж байгаа. Тэгээд бага охин бүрд зоогийн газрын юм менежер хийдэг. 180-д айл болсон байна. Одоо аач 30 зэн цэрнилээ. Тэгэл тэ дүүнэр бүх хүүхдүүдтэйгээ. Тэгээд Нацгийн гэдэг нь 7 хүүхдтэй хүн байсан байхгүй. Тэгээд 7 хүүхдийг би 3 дахь нь урган байж одоо хачин гоё сэтгэлтэй. Эний ч одоо юусэн ах дүүнэрийн нэр яг энд байгаа хэдэ 2 нахад цахихаа хүүхдүүдийг л мэдэн ш. Тэгээд юусэн манай хүүхэд багчулж гисэн. Тэгээд энэ одоо холоос ирсэн ах дүүнэр бол осолдохгүй манай ээжийн тим ах дүү тэнд байсан. Одоо энэ жаал гэдэг хүнийг болохтой зэрэг өмнө говтол ер нь байдаг эсвэл гэж ээж мэддэгээс өнө бага залуу болоос асуугаа ерөөс юм хүмүүс сайн сонсохгүй. Тэгээ сая л мэдэж авчих шүү дээ. Тэгээ жимэдэрчих болохтой зэрэг одоо хот тэгээ жанжуулаашаас үлдээдэг гэж ярьдаг байсан. Тэгээ зөндөө сайхан ах дүүгээ ам бүлээ одоо мэдэж авлаа шүү дээ. Ургийн баяр ер нь үр хүүхэд аач хоч идэх сүүлийн үлдэж байгаа хүүхдүүд болоос асар хэрэгтэй юм байна. Одоо энэ чинь ер нь хойч үе бидний чинь бол одоо бас тийм бүдүүлэг үе болос шүү дээ 50 хэд оны хүн гэдэг чинь. Тэгээ одоо энэ үр хүүхэд аач хоч аяг нь ойрхон танилцуулаад ургийн баяраа бас хэдэн жил нэг удаа хийчих явахаар л баяр байна гэж бодож байна.
манай эмээ нацаг нэм нь яасан бэ нөхөр нөгөө маш өнөр өтгөн болсон байна. 180 орчим хүн болсон байна. Ам бол хүүхдүүд нь долуулаа учраас ингээд яг хүүхдүүдээр юм том ах бацаа нэг хамгаалтын ажилтай учраас нэг ойн давхцаад хүн ч бас тийшээ яваад тэгээд бэрэг цуг гарах байсан бас тэгээд хоцроод хоцорчлоо. За бус 7 бол ер нь төлөвлөл ирсэн байна. За бацаа бол хамгаалтын ажилтай эхнэр хом бэргэн эгч маань бол төрийн үйлчилгээний албанд ажилладаг. 2 хүүхэдтэй, 2 хүүхэд нь хоёулаа бас айлгэр болоод тус тусын амьдралыг зохиогоод өөрөөсдийнхээ ажил мэргэжлийг эзэмшээд амьдарч байгаа хүмүүс. Том хүү намж яв 3 за дараа нь 10 жилийн 3 хүүхэд бид 3 хүүхэдтэй том охин байгаад 4-р курсын аюутан Солонгос улсын их сургуульд сурдаг. Дараагийн хүү номон болохоор Монгол улсын их сургуульд сурдаг. Даг хүү Тэмүүжин 3-р ангийн сурагч болох гэж байгаа. За миний дараагийн дүү Алтан туяа гэр бүлийн хамт ирсэн байна. 3 хүүхэдтэй. Алтан бол тавилгын гэрийн тавилга хийх тийм бизнес эрхэлдэг. Нэлээд олон жил явж байна. Тэр Алтан туяа болохоор биеийн тэмрийн багш хорооллын 78 дор сургууль. Тэнд биеийн тэмрийн багшаа хийж ажиллаж амьдарцгаадаг Улаанбаатар хотын иргэд байна. За дараагийн дүү Батуулд болохоор нөгөө токерч мэргэжилтэй төмөр зүүнийн төв засварын газар нэлээд олон жил ажилласан. Байгууллагын шилдэг дээр болж их мундаг ажиллаж байгаад одоо нэг олон улсын хөрөнгө оруулалттай хувийн яг л тэр мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа. Дээр гал бисах маань хүмүүн нөөцийн мэргэжилтэй одоо Tesla корпорацид бас менежерээр маш олон жил дотор шууршилтай ажиллаж байгаа. Шилдэг ийм ажилтан болж бас яг мундаг ажилладаг. 4 хүүхэдтэй 2 хүү 2 охин том хүү өсөх жаргал үндэсний бөхөөр хичээлж эхлээд байгаа. Хүү номч хүн болохоор физик математикийн хичээлээр гүнзгийрэлэн судалдаг. Ястэг 2 охин бол гоё зурдаг, дуулж үжиглдэг 2 охин байгаа. Жаргалмаа, бадралмаа гэ. За хамгийн цаалаа хүүгийнхээ 3 охин 3 хүүхэд манай намагийн спорт нийлэг киб болоор маш амжилттай хичээлдэг. Усын шигшээд олон улсын уралдаан тэмцээнд ороод ер нь 1-2 дөрөвийг л эзлээ яваад байдаг охин байгаа. Ирээдүйн тамирчнаар бэлтгэгдэж байгаа. За донцлын охин, хөслөө охин болохоор гоё бүжиглдэг. Бас онц сурдаг, сургуулийн шилдэг сурагч байгаа. Жижиг санчин хүү болохоор цэцэрлэгтэй маш сайн явдаг. Тэ цэцэрлэгтэй сайн явдаг, дуу шуулгаа маш сайн хурдан хийжэлдэг. За өвтгүүлэгдэж байгаа. За гэнхүү энх бол тэгээд манай хамгийн бага эрэгтэй дүү нөгөө 4 хүүгийн баг маань за ам бол тавуулаа хүү хангаан цэлмээ болохоор хүү хотод явж байгаа учраас ирж амжаагүй. Энх зүйл болохоор сургуулийн бэлтгэлдээ ороод ирээгүй. Тэгээд энх болд болохоор тэмээ поло тоглодог. Гоё дуулдаг. Нөгөө илүү юм ярих хэрэгтэй шүү дээ. Манай дээр мөн баясгалан болохоор ээж автагаа мал малдаг байсан. Гэхдээ их гоё уран, гоё дээс, гоё соёо идэг. Тийм байгаа. За манай энх болдын дараагийн дүү Цэндмаа. Цэндмаа болохоор компьютер нэгтлэн бодох мэргэжилийг өргөжлүүлж хос мэргэжилтэй нөхөр гэрэл додтой
За. Гэрэл доод болохоор барилгын мэрэгжилтэй. Тэгээ барилгын инженер. Нөгөө зурмгийн үйлдвэрт маш амжилттай сайн ажиллаж явж байгаа. Дөрвөн хөөрхөн зулцахтай ингээд дөрвөлээ. Эрхэс хүү бол сагсан бөмбөр хичээлж эхэлсэн. Мичтмаа охин бол гоё зурдаг. Нэгэн хүү бол шүлэг дуугаа маш сайн ажилладаг. Тэгээд чихэн мандууд бол хардаг. За долгормаа хамгийн бага дуу маань болохоор санд сургуулийг Нягтлан бодох мэрэгчлэр төгссөн. Өгөн сургууль нь багшаар авъя гэсэн боловч багшлаагүй. Хуваараа бизнес эрхлэгч. Тий. Завтай ч юм шиг, завгүй ч юм шиг тэгтээ ингээд цоглог сайхан амьдарч байгаа. Хүү мухлаа болохоор одоо 11 сарын 22-нд 3 нас хүрэн. Одоо дүүгээ их сайн хайрлаж байгаа. За Ананго охин бол сая 7 сарын 6-нд төрсөн. Манай хамгийн гэр бүлийн энэ том өргөн гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн маань бол Ананго охин байгаа. Тэгээд хөөхөн ингээд инх танх төрнөж байна. За манай гэр бүлийн танилцдаг бол юм байна. За бид нар одоо өнөөдөр ургийн баяраа 1925 оны 8 сарын 8-9-10-нд ингээд ах дүү нартайгаа уулзаад сайхан баярлцгааж байна. Ургийн наадмаа игээд. За цэгмэд эмээгийн маань 7 хүүхдийн хүүхдүүд үр ач зээнэр тэ бүгд цугсан байна. За манай аав Чимэдэрж гэдэг хүн 1928 онд энэ Дэлгэр хангаа яг энэ уулынхаа үрт төрсөн тойл баригадын хүн. За аав маань болохоор насаараа одоо эмчийн ажил хийж исэн. Их баригч эмч. Тэгээд ардын уламжлалт эмнэлэг гэр одоо эмчээр бол мундаг улс бараг 2-т орохоор тийм мундаг эмч байсан. Тэгээд одоо аавынхаа нутаг дээр ч бид нар одоо маш сайхан байна. Аав маань болох дээр их одоо маш гоё дуулдаг их гарын уртай одоо үр хүүхдүүд ахан дүүнэртэйгээ бол их ах дүүсээрээ их явдаг тийм хүн байсан. За одоо манай амбууд бол нийтдээ 108 хүн болтлоо одоо олуулаа болсон байна. Тий одоо энд ирсэн нь хэд болчихж байгаа юм бэ тий? Тий 20 гаруй хүн цуглдсан байна. Тий ургийн наадамд. Ерөнхийдөө бол энэ ургийн наадамд бол 300 гаруй хүн цугласан байна өнөөдөр. Тий. Нийт хүн амын тоо бол ургийн баяраас өмнө авахд ахан дүүнэр улсууд энэ тооныг 600 гаруй улсууд цугласан байна. Үгүй болсон байна. За ингээ ургийн наадамд ирсэн ах дүү төрөл төрөстойгоо уулзаад танилцаад сайхан байна уу? Өдөр болгон сайхан бүжиг наадмаа хийгээд дуу хуураад уулаад тий сайхан баярлцгааж байна бид нар. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан нартай гэгэн тунгалаг өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. За эхлээд өөрийгөө танилцуулж намайг Жамбал Самбуу гэдэг. Энд зогсож байгаа өвөр дөнгөх гэж хүний том хүү байгаамаа. Тэгээд яг одоо тэгэл надад ингээ гинтийн шаардлага танилцуулах болчихлоо. Тэгээд жоохон сандраад ч гэдэг юм уу эсвэл дотоод төлнө заримынх нь нэрийг сайн мэдгүй ч магадгүй шүү. За тэгээд одоо ааваасаа дэмжлэг аваад танилцуулах юм шиг байна. За энд зогсож байгаа одоо хүмүүсийн ажмаа гэж хүн байна. За тэр хүний том хүү өвөр дөнгөх өдгөө дэрэн суманда малаа маллаад амьдрал сууж байгаа. За тэгээд өвөр дөнгөх гэж хүний гэргийн цэнт сүрэн гэж хүн байна. Одоо манай ээж гэсэн үг. Энэ хоёр одоо дэрэн суманда малчин. За 4 хүүтэй. Тэгээд тэр дөрвийн хамгийн том нь манай Жамбал Самбуу гэдэг 27 настай одоо эмч мэрэгчлэр ажиллаж байгаа. За манай дараагийн доотлынхан дүү болохоор Жанчаа гэж сэргээгт хэрчим хүчний мэрэгжилтэй одоо мэрэгжилтэд ижилүүлээд Япон улсад сурж байгаа тийм бас нэг 24 настай залуу байгаа.
За та манай одоо аав ээжийн 3 дахь хүн бол өдөр хамгийн цаана зогсож байгаа Содном Даржаа гэдэг одоо их сургуулийн 1-р курсд орох байгаа. Сая 12 дугаар ангид төгссөн. За манай хамгийн бага дүү 4 дахь хүүхэд нь Мэжид дөрж одоо 9-р ангид сурах дунд сургуулийн сурагч байгаа. За манай аавын доотлын дүн за манай мөнгөн ихч буюу мөнгөн туяа ихч маань одоо Улаанбаатар хотод ажиллаж хөдөлмөрч байгаа. Хоёр хүүхэд нь бас жоохон ажлын цаг зав нь болоогүй учраас өнөөдөр энд хүрэлцэн ирж чадаагүй байна. За за манай 3 дахь одоо 2 дахь ихч буюу одоо энэ айлын 3 дахь хүүхэд нь Мандах нарын ихч маань өдгөө дэлгэр хангаас өмнө ажиллаж амьдран суугаа. За түүний гэр бүлийн хүн Тэгшбаатарх. За за манай Мандах нарын ихчийн хүн хэн блэ нэр нь? Улаанбаатар өдгөө бас дэлгэр хангаас өмнө байгаа гэж. За охин хэн блэ? За охин сууд гэдэг охин байгаа юм байна. Энд хүрэлцэн ирээгүй байгаа юм байна. За тэгээд бас доор нахад 3 хүүхдээ тэр 3-ын нэрийг би мэддгүй энд байхгүй учраас ингэ танилцуулах алгастай шүү гэдэг. Нүгрэг гэдэг чинь энэ гоё ахтай байна. Дараа таны их юм билээ. За манай дараагийн ихч мөнхтэй ихч маань энд бас өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Та цаа хаанаагаа энд байгаа. За өдгөө бас дэлгэр хангаас өмнө ажиллаж амьдран суугаа. За манай мөнхтэй ихч маань 2 хүүхэд нэр нь хэн билээ? За 3 хүү 1 охинтой гинэ. За та өөрөө хүүхдүүдийн нэрийг хэлчихье. Би одоо танаас асууж ингэж хүмүүстэй ингэж. За 2 хүүхдийн нэрийг хэлчихье. За том нь Магу Архичаа гэж байгаа юм байна. Магу Архичаа. За мөнхийн хүн хамгийн том бол Магу Архичаа гэдэг байна. За манай дүү болохоор Магу гэдэг. Яг манай дараа тэгээд бидний дараач нь дугаар бая сургуулиуд одоо 3 дугаар ангид орно. Тэгээд манай хамгийн бага дуу болохоор оюун төгс гэж байна. Манай Тэмүүжин дүү байна. За Тэмүүжин дүү маань болохоор манай Нуух хэрхэн гэдэг дүүний хүүхэд байгаа. Дүү маань бас матагтаа яг энэ хүүгийн голомтон дээр хамт энэ хүүдэд туслаад байж идэг гэсэн хөөрхөн ажилтг, хөөрхөн цайдаг, тийм хөөрхөн хөөсөн дууддаг. Тэр дүү маань математикийн болохоор өвд болоод ийм хөөрхөн маш хүн үлдчихсэн. Тэр хүн одоо ийм хөөрхөн том хөө болоод эцэн хааны багнасан нэртэй хөө юм. Тэгээд хөө байдаг. Тэгээд энэ биднэртэй хөөрхөн манайхын хоёрын хөөрхөн өөртөд спортоор хичээлдэг. Тэгээд маш нэгэн сайн чадвартай сайн тэмцэн болж бэлтгэж байгаа. Баярын ахыхаа шавын юм билээ. За тэгээд энэ ихчийн маань хөөж болохоор баг 2 охин нь ээжээсээ их жижиг болсон учраас энэ туяа мөхтэй маань гараад тах юм ба тэр ихч хоёр маань бүр багаас нь арч хүн болгож өсгсөн. Тэдний нэр намдтай явдаг. Бүр жижигхэн нэргүй гэдэг маань бас яг ерөөсөө төрөөд үлдсэн дүү юм аа хараа юм багч маань нэрээ дарж явдаг. Сэтгч багын жүрэгчтэй охин байдаг. Одоо бямбагчийн тэмцээлэг дээр маань гарах юм. Бас ингээд тэнгэрт явсан ихчийн маань цэц бодохоорсон ч гэсэн өөр хүмүүсүүд нь сайхан бас ажиллаж амьдардаг. Эдний чадантайгаа өөрхөн ингээд амьдарч ажиллаж сууж байдаг юм. За асуулаас хүрэлцэн ирж бид бүгдийг уулзсан учруулж байгаа зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. За манай хамгийн том ихч Ариун Цэцэг 1970 за 3 хүүхэдтэй 3 хүүхэд нь бүгдээрээ айл гэр болсон одоо өсөж өрссөн байгаа. Одоо сумын цэцэрлэгддэг байгаа. За манай ах Ариун болдын том хүү Эрдэнэбат. За Хинтээ аймгийн Баян суманд амьдардаг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. За эхнэр гэр бүл нараа ирж амжаагүй байна. За би болохоор 3 дахь охин Туяа Дундгой аймгийн
байгаа ийм хүн байна. За энэ манай нөхөр Буян Жаргал. За би гэр бүл 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань ирээгүй байна. За тэгээд миний доор 2 эмэгтэй дүү байгаа. Бид чинь тавуулаа. 2 эмэгтэй дүү маань ирж амжаагүй. За миний дараагийн дүү аймгийн нэгдсэн эмнэлэгт одоо дуурч байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг медицинээс зөвлөгчээр ажилладаг. За хамгийн бага дүү Ориглон Заяа Дундгой аймагт бас амьдардаг. Бүрд рестораны менежер хийдэг. За энэ манай Ариун бол дахын маань охин, нэг охинтой, 3 хүнийг охинтой охин нь за гэр бүлийнхээ үнэтэй байна. За энэ манай дараагийн дүү Нэргүүгийн хань байна. За эднийх 3 хүүтэй. За нэг нь ирээгүй, энэ хоёр нь сургууль цэцэрлэгийн хүүхэд байна. За энэ Ариун бол дахын маань баг хүн. За энэ дээрээсээ 2 дахь хүн Өмнөг аймагт амьдардаг байгаа. За ингэж цэцэг ихч гарч ирмээр байх юм манайхаа. Тэр гоёгоос ингэ бүгдэнтэй мэдчихтэй гарч ирж байгаа манай дэрэгч. Хайртай байна. Өдрийн амар амгалан мэндийг төвшүүлье. За ингээд нацганы эмээгийн 4 дахь хүү Чулуунсгийн гэргийн цэцэг дэлгэр. Бид хоёр 5 сайхан хүүхэдтэй, 4 охинтой, 1 хүүтэй. Тэгээд манай том хүргэн дараагийнх нь манай том охин хүү шагдарж яв, охин наран туяа, охин нар мандах, дараагийн охин энэ охин маань дундах охин шинэ цогт шинэ саран хэн блэ? Ариун Заяа. Буян цаг ингээд 4 жaalтай. Одоо бус хэдэн маллаад харах ирж чадаагүй. Байцгаана уу та бүхэн дэн сайхан өдрийн баярын мэндийг хүргье. За манай аав зөв 1987 онд айл гэр болоод 3 хүү төрүүлсэн. Тэгээ том ах маань өнгөрсөн тэгээд өвөө дээр энэ Наран Эрдэнэ, Нандин Эрдэнэ гэдэг 2 охин байдаг. За манай Бацарал ах бол сумын сайн малцсан, мянхт малцсан. Манай аав бол бол насаараа малсан. Аав чинь 2014 онд сумын авраг малцсан. Энэ жил дахиад сумын авраг малцсан 2 дахь хангаж байгаамаа. Би өөрөө сумын заалтай. За баярлалаа. Манай зэгийг 3 хүүхэдтэй өдргээ. Манай эхнэр ажилдаа ирээг байгаа. Одоо ирэх бах. Манай жагаахын хүүднэр бүгд барилддаг. Энэ хоёрын над маар барилддаг. За сайн байцгаана уу. Тэгээ цэгэнби өрөө хөтүүд сайхан уулзалтанд ирсэн ах トゥ төрөл садан тав хүндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. За миний аав бол Нэцэгнэм гэдэг хүний 6 дахь хүү Цэцгэржийн Октябр гэдэг хүн байна. За манай аав 1988 онд манай ээж Түмэн Асан гэж хүнтэй айлгэр болж 4 хүүхдийн ээж аав болж аж түр амьдарч байна. За манай ээж бас энэ хүү сайхан уулзалтанд оролцох байсан. Тэгээд бас нэг хүнд дүүгийнх нь бас гэр бүлд бас харамсалтай зүйл тохиолдоод бас манай ээж миний том ах хоёр одоо өөр хангаараа явцсан байгаа. За тэгээ манай ээж бас оролцож иржсэн. За миний ах Өлзий Тавтах гэдэг хүний одоо гэргийн Наран Чимэг гэж хүн байна. Миний ах одоо нутаг орондоо өвөө эмээ аав ээжийнхээ нас баргийг өсгөж сумын мянган сайн малчин цалаар шагнагдаж одоо мал болоо өсгөж байгаа 4 сайхан хүүхэдтэй. За манай бэр бол одоо сургуультай төв хийгийн багш хийдэг юм бүсгүй байгаа. За том охин Өлөнгөө. За хоёр дахь хүн Чандмаа Эрдэнэ. За гурав дахь хоёр ихэр Тэнгис гэдэг хоёр ихэр хүүтэй. За Октябрийн 2 дахь хүн бол одоо намайг Өлзий бат гэдэг. За би бас эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүл ирсэн сая манай хүүхэд бас тийшээ нэг өмөрж мөлөөл явчих шиг байна ээжтэйгээ. За манай эхнэрийг бол Байгаль сайхан гэдэг Өмнөг аймгийн Мандлаа сумын харьяат тийм бүсгүй байгаа.
За би өөрөө болохоор одоо Өмнөд аймгийн төвд биеийн төвийн багш хийдэг ийм залуу байна. 2 хүүхэдтэй. За миний дараагийн дүү болохоор октябрийн оргил гэдэг энэ залуу байна. За эхнэр хүүхдийн эхнэр ороо эрдэн за охин энгүүний хамтаас энэ хөргийн уулзалтанд хүрэлцэн ирсэн байна. За миний хамгийн бага эмэгтэй дүү Мөнх оргил гэж охин байна. За хань жил Батүрлийн хамт хүрэлцэн ирсэн байна. Батгэрлийн хамт хүрэлцэн ирсэн байна. За миний дүү бас араахан хүүхдтэй болоог одоо бас 3-4 сартай төрхөөр бас ингээд оргийн уулзалтаа ирсэн байгаа да баяртай байгаа. За ингээд манай гэрүүлийн үед ийм байна. За та бүхэнд баярлалаа. Тэгээд ургад маань сайхан мэдэлцээд таньж мэдгүй зөндөө сайхан автоос маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бүгдээрээ сайхан танилцаж ургад маань мэдэлцэж сайхан 2-3 өдрийг өнгөрөөхийг хүсэж ирж байна та бүхэндээ. Түн ах トゥ нөтөн энэ өдрийн мэндийг хүргье. За би нацгнам гэдэг болоод охин байна. Энэ итгэл миний хань байгаа маа битэр 1985 онд гэр болоод өдөө 4 сайхан хүүхэдтэй энэ дэлгэр хангаас аманда маллаад амьдарч байна. Ойртолоо. Манай том хүү баяр ёслон өнөөдөр арай харах ирж амжаагүй байна. Өнөөдөр ороо ирж маргаатай энэ үйл ажиллагаанд оролцсноо. Том хүү маань цагтцын саманд 13 жил боловсролын удирдах ажил хийсэн. Захирал боловсролын Өмнөд аймгийн боловсролын төвийн ажилтан 13 жил ажилласан. Одоо хуваарийн ажил эрхэлж байгаа. Дараагийн хүү маань энержид ажиллаад өнөөдөр 20 жилийн хойг хийгээд энэ уулзалтанд бас хараахан гэж амжааг байна. За тэгээ дараагийн охин Мөнх туяа маань энэ сумдан ажиллаж амьдардаг. 4 сайхан хүүхэдтэй. Том хүү маань нөхөр нараа ирж амжааг өгөөс хад ирээг байна. Ингээд 2 охин 3 хүү нэг охинтой. За бага охин баяр жигэл маань бас 3 хүүхэдтэй. Бас дэлгэр хангаас амандаа хөдөөний малчин. Нөхөр нас өнөөдөр ирж амжааг байна. Энэ төлөвлөсөн гэдэг хүний охин. Тэгээ одоо өөрийн байрыг манай ирийн хийгээд насарсан. Өнөр батгах хүн бол миний одоо ээжийн эгчийнхэн төрсөн дүү. Тэгээ одоо энэ Телегранга уулын урд өөрт Доломсрон гэдэг хүний анхны хүү бол төрөөд ээж нь төрхийн өндөрлөөр өнгөрсөн. Тэгээд айлын ганц хүү. Аав нь болохоор миний намайг өсгсөн манай эмээг Намба гэдэг хүний төрсөн дүү. Тэгээд эдний аав намайг ах トゥ наашрыг үнсий гэдэг байсан. Би ч одоо энэ нутагт өргөцсөн болохоос би мэдэхгүй гэж бодсон чинь харин манай ээж авч бүгд энэ төрсөн улсууд байхгүй. Энэ нутгийн улсууд бүгд. Тэгээд дээд өгслээр аваад бид нар холбоотой улсууд. Тэгэхээр энэ дэлгэр хангаа нутаг гэдэг бол одоо биднийг бас сайхан ивент итгэж одоо хөр хүүхдүүдийг сайхан явуулсан. Одоо миний ах одоо 70-80 хүрэх гэж байна. Яг хөө зөвөр би тэнхээ сайхан одоо нутагтаа ирчихээ сайхан байна. Манай ах トゥ нэр гэдэг бол одоо бүгдээрээ ингээл одоо эрүүгээр энэ нутгийн сайхан наадмыг хийлээ, гоё боллоо. Одоо ах トゥ нэрд их баярлж байна. Дэлгэр хангаа өөр гэдэг бол одоо хамгийн одоо бид манай эмээ өвөг би жоохон бахаас нутгалж явахад бол нэг одоо энэ чулуун хороот бол ер нь бараг л гол төв нь. Бүх ах トゥ нэр чулуун хороот тэр цугдардаг. Энэ хөсрийн өвгийн хүүхдүүд. Найз нөхөд дүү нэр ах トゥ нэр чулуун хороот тэр цугдардаг газар. Миний намайг өсгсөн миний эмээ Намба хадгаа хоёр бол ерөөсөө энэ улаан хад чулуун хороот энэ шар үлгийн амуунаас энэ аваар л нутгалж ирсэн. Миний ээж нь уулын арын энэ 2 улаан завсар байдаг аман усанд миний ээж хомдон дээр төрсөн. Энэ нутгийн хүн. Миний аав болохоор дундгойн дэлгэр хангаас ангийн голын хүн. Нэг нутгийн улсууд. Тэгээ миний ах トゥ нар ийм олон байгаа бол одоо бид нар хараад их баярлж байна, их бахархаж байна, их сайхан байна. Ийм олуулаа байдаг гэдэг бол одоо энэ ч одоо хүний энэ насны бахархаж ах トゥ нартай танилцсан бид нар маш их баярлж байгаа. Бид нар тухайн үед бид нэрээ таньдаг л усууд байсан шүү дээ. Ах トゥ га мэдэх нь мэдэн зарим мэдэхгүй.
Одоо би бол өөрөөгөө би энэ утгатл энэ хоёр хүч өссөн гэж ойлгоод байсан чинь дээгүүрээ бүх юм холбоотой байсан байна. Тэгээ миний тэр хадгаа нам баяр бол миний хөсрөө ахыг ээж нь асуурахт нь 7 хүүхэд гаргаад 7-х нь манай хөсрөө ах. Тэгээ ахыг дүнг төрөөд нэрээ хүүхэд нь хадгаа нам баяр. Тэгээд хадгаа яагаад өсгсөн бол хадгаагийн төрсөн дүүн тэр цэгмэдэгч юм байсан бохын 7 хүүхдээ ээж хамгийн мага нь ах байсан. Тэгээ ахыг гаргаад насрангууд нь хадгаа авч өсгөөд тэгээд намбагийн дүүгийнх нь одоо дүүн одоо доломцрон хүнтэй суугаад энэ хүн гараад бас эндээд ээж нь. Тэгээд тэрийг намбаа авч өсгөөд тэгээ хамгийн сүүлд намайг тэр ээж аав энэ дээрс наа төгтөг чинь би аваад явъя. Наа чи өөх гэж байгаа хүүхдийг одоо нутагт чинь таарын нутагт аваач оршуулна гэдэг аваа гэсэн чинь оршуулах ч нөгөө хүүхд нь одоо ингээд сууж байгаа байхгүй юу. Цагаан идээд ингээд одоо энэ нутгийн одоо төрөөгөл болохоос энэ нутгийн багасаа өссөн 8 дугаар 10 дугаар хүртэл энэ зуны амралтаар байн гэрдэг хоёр хөшин дээрээ. Тэгээд одоо би гадаад руу олон жилээр сургуульд явж 18 жил гадаад сураад ирсэн. Одоо манай дүүнэр ингээд энэ цагаан утам төрлийн улсууд их олон байна. Сайхан танилцж байна, сайхан байна. Тэр нь Дэлгэрэнгээ уулын өвөрийн айлууд бол ихэнх нь дандаа толь бригад гэж явдаг. Толь бригад гэдэг юу авгасан энэ ах дүүнэр бүгд байдаг. Их сайхан байна уу манай нутаг бид нар сайхан хүлээж авлаа, сайхан байна. Нутаг усны энэ буян зэ сайхан тэгшэрч байна. Сайхан байна. Ингээ баярлалаа минь дөө. Amахлан төрийн ачнаа хурдан янцахимар ариг түрүүгээ сарвчлах монгол аштан тоосоо тэнгэр өргөх эрэмгийг хөдөгнэн асар дэдин заяата ардын сахан нагамэ цонцонар үлэсэн Монголын цэнхэр салхимын зулай өнсөж ивэсэн Монголын хөхтэн гэрмэн жарны бадагтай Монгол хэмээх улсмэн жаргалын үлзийн мөрцөн Монголын дэлгэр түмэнэ жаргалын үлзийн мөрцөн Монголын дэлгэр түмэнэ энэ тэрч байгаач танях Монголын удам нутагмын Тэгэж саянолох Монголын их гөрмэй Хүннөө горны игжилтэй Хөхтэнгэрийн авшигтай Эзэн Чингисийн нутагт байх Монгол наадам минь үзээ Эзэн Чингисийн нутагт байх Монгол наадам минь үзээ Амгалан төрийн ачнаа хурдан янцах юм уу Анийг түрүүгээ сарвчлах Asar
За намайг Бундуугийн нар мандах гэдэг. Манай Бундуу энэ Цэгмэд гэдэг хүний одоо 4-р хүүхэд болж 1938 онд энэ нутагт одоо ингэ мэндэлсэн. За тэгээд манай Бундуу маань 4 хүүхэдтэй. Би 4 хүүхдийн хамгийн том байгаа. За тэгээд аавын маань үр удам гэж байгаа нь одоо 20 гаруй хүн болсон байна. 4 хүүхдийнхэнтэй хүүхдүүд өсөж урж яаж. За тэгээд өнөөдөр бид нар өчигдрөөс эхэлж энэ ургийн баяр гэдэг зүйлийг одоо ингээ анх удаага хийж байна. Манай аавын талын одоо хувьд бол тэгээ анх удаага хийж байгаа гэхэд маш олон хүн одоо ирсэн байна. Бүгд ирсэн байна. Энэ 7 хүний өргөд бүгд л тарсан байсан. Бүгд үеийнээ сайн мэдэхгүй байсан хэрнээ маш их ач холбогдол өгч бүгдээрээ одоо ингэж хол холоос хүрэлцэн ирж энэ баяртаа оролцож цөмөрөө энэ 2 өдөр маш сайхан баярлж сэнгэж байна бид нар. Тэгээд аав ээжийн төрсөн нутагтаа одоо ингэж хийнэ гэж хөдөө хээр газар яг төрсөн нутгийнх нь энэ газар шороон дээр бид нар одоо ингэж цөмөрөө хийж байна. Тэгээд энэ төрсөн нутаг нь ямар ч сайхан бид нарын төрсөн нутаг хэдий говьчглээ гэсэн үнэхээр нар хур тэгшэрсэн ураг молногоо жигдэрсэн маш сайхан налгар энэ сайхан өдрүүдэд бид нар баярлж сэнгэж уулзаж учирч танилцж байгаадаа үнэхээр сэтгэл бол миний хувьд маш их өндөр байна. Тэгээ бид нарын хувьд түрүүнд нь ихэнх нь таньдгүй байсан одоо энэ орон нутагт байсан одоо үлдсэн 3 нь л одоо Цэгмэд эмээгмийн хүүхдүүд бие биенээ таны нөр хүүхдүүд нь гадна байсан 4 хүүхдийнх нь одоо Цэгмэд эмээгмийн хүүхдүүд бие биенээ бол огт таньдгүй байсан. Тэгээд энэ удаад бол бүгдээрээ танилцж байна. Ураг удмаа мэдэж байна. Өөр хүүхдүүдтэй бас уулзуулж учруулж байна. Энэ бол хамгийн чухал зүйл ээ гэж ингэж ойлгож байна. Тэгээд миний хувьд бол сэтгэл маш их өндөр байна. Үнэхээр сайхан байна. Үнэхээр одоо бас аз жаргалтай энэ өдрүүдийг одоо ингээ миний хувьд бол үдэж байна. Миний амьдралын одоо энэ хугацаанд одоо тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг хэсэг бол энэ гэж миний хувьд бол одоо ингээ үзэж байна. За тэгээ ингээ баярлалаа. Тэг бүхэн ахан дүүстэй одоо ингээ маш их сайхан аз жаргалтай эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байж эрүүл энх байхын үлзийтэй ёроолыг одоо Бундуугийн хүүхдүүдийн зүгээс өргөн дэвшүүлье. Манай чинь хамгийн цөөхөн байхгүй. Бид нар өөрснөө их цөөхөн хүүхэдтэй. Би 2 хүүхэдтэй, манай 2 дүү нэг хүүхэдтэй. Манай 1 дүү 2 хүүхэдтэй. Тэгэл одоо тэд миний хамгийн том хүүл 3 ачтай, бусд нь бол одоо ачигээд байх юм байхгүй чинь юм байгаа. 170-80-тай айлэр явж байгаа танаар ихээр гайхаж байгаа. За энэ өдрийн сайхан ургийн баярынхан ирсэн бүх ах トゥ төрөл төрөсөдөө энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. За манай ээж болохоор энэ Цэгмэд эмээгийн 7 хүүхдийн 6 дахь нь болж төрсөн. За манай ээжийг болохоор Баам гэдэг. Намайг Баамын одоо сайн цэцэг гэдэг. Бидэд гэхээс Аруулагийн би 5 дахь нь. Тэгээд манайхаас чи одоо ам бол маань нийтдээ одоо нийлээд ээжээсээ Аруула төрөөд хөргөн бэрүүдээ нийлээд одоогоор 71 үлээ болчиход байгаа. Тэгээ одоо энэ ээж хаа төрсөн уул ус нутагт нь хитүүлээ ахыхын төрсөн нутаг уул усанд нь энэ баяраа хий гэж бид нэр тохиролцоод тэгээ ирсэн их гоё цаг агаарч ямар гоё бахын бидний хүлээж авж байгаа ах トゥ нар маань ямар сайхан тэгээд сэтгэл айгүй гоё өндөр байна. Тэгээд ах トゥ төрөл төрөстэй бүгдөөрэнд нь бүгдөө сайхан баярлаа цаашдаа үргэлж хамт холбоотой байцгаая гэсэн юм саналтай байгаа. Тэгээ одоо манайхан бүгдөө дэмжиж байгаа. Тэгээд ингээд жилдээ хэдүүлээ уулзаж учраад бас улам их баяраа өргөжүүлээ явъя гэсэн санаатай байгаа. Энэ маань болохоор манай бидний анх удаа зохион байгуулж байгаа болохоор бас зохиод байгуулж байгаа гэхээсэн мөртлөө их сайхан гоё болж байна тий. Юус ингээд нэг сэтгэлд их тайван гоёч нутгийн энэ хэмжээгээр айгүй гоё болж байна. Тэгээд их баяртай байна. Тэгээд та нартай сайхан баярлаад сайхан бүхнийг хүсээрөөё.
ингээ шилжсэн. Энийг хайгуур ингээ зам атаад ташаа туруу зэм аа. Өчигдөртөө 9 доо таарсан. За чөөртөрөө. Сандунаар тотос мэдээж байна. Гэрчтэй өдрийн золох гомбэр өдрийн золох. За гомбэр цэгмэт гомбэр бонус гар. Золос гомбэр. За таарсан дараа. За өдрийн Одоогийн дэглэр хангас хамгийн калоригатын барин зэгдийн өргөжлүүдийн оргин байр дөрөсөн бүжиг химбэрдааны нэгэн доо их хэлсэн. Энэ хэрдааны нэгэн доо одоогийн дэглэр хангас хамгийн калоригат Томинзан Өчигдөр гадуур савтан дэржээтэй одоогийн дэглэр хангас хамгийн калоригат Томинзан матшиг гадуур гэн байртай одоогийн дэглэр хангас хамгийн калоригат гадуур хамган бат гадуур гэртаттай Язадыг самудын батсадыг эрдэн отоор нэг дуудаа. За эрхүү ирсаны дараагийн дуудыг Дундвайгийн дэглэр хангалтын креат Задуу хэрдэн Дундвайгийн дэглэр хангалтын креат задуу намсрэж явтай. Дундвайгийн дэглэр хангалтын креат задуу хасан нөмөр задуу жамбал самбо За ингээд хүнсэд үзүүлж байна. Тэгээд ахтаа амарсаад сайхан уулзсан ингээд очиод сайхан зураг ёо таньдаа маш их баярлалаа. Тэр холбоос энэ сайхан ахтуунараа нутаг хошуугаа бас зөвхөн ирж одоо тийм өнөөдрийн арга хэмжээнд бас хамгийн өндөр настай буурал болж ирсэн юудад маш их баярлалаа. Тэгээд за ингээд өнөөдөр ахаа хүнсгээд акц цэгэн авах сайхан мөнгө аяхтай тийм ээ ингээд өргөн барьж байна таньдаа. За ингээд та бүхэн маань бас урт наслж энэ олон жил тийм ээ бид бүхнийхээ хамт хажууд байж бид бүхнийхээ үлгэрлэн дууруулж чиглүүлж дараагийн ургийн баяр дээр бас тийм ээ 70 настай, 75 настай, 80 настай, 85 настай, 90 настай, 95 настай, 100 настай, 108 настай уулзахын үлдээ бэлэгтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлж байна та бүхэндээ. За ингээд жаадын нэмийн бям нацар нэмийн шолоон сух яа ийм дом байгаа шүү. Айргны. За ийм гоё айргны зэсэн одоо дом байгаа юм байна.
цагаан сараар баяр ёслолоор одоо тийм ахад дуус маань хэлж шилээ гэдэг одоо сайхан одоо баяр ёслолоор сайхан үндэстэн хэрэглээрээ та бүхэн дөрөв хүчтэй юм шиг байна тийм үү? Үгтэй. Үг хүчтэй шүү. Гой сайхан үг бичсэн байна. За үгийн уншиж танилцуулъя. Энэ цэгмэдийн Бүр садын ургийн баяр Дэлгэр хангай тол булаг 2025 оны 0808-ны өдрөө гэж хадгалж байгаа юм байна. За одоо бүгдээ нүрээд та хэд манаас нэгээс 2 хүн үг хэлж болно. Сугар жаргал ихчийг нөхрийн хамт одоо сугар жаргал ахыг одоо гэр бүлийн хамт оюун цэцэг ихтэй бас хэлж байна. За тэр хоёр маань одоо ирж байгаа юм байна. Ирэх юм уу? Одоо ирж байгаа гэж байна. Ирэх юм уу таашаа. За ингээ бүгдээрээ яасан гэдэг манайхаа халуун алга тшилтэнд тийм ээ хөргөн ахыхаа одоо тийм ээ сайхан үгийг одоо хүлээж авцгаая. Үнтэй сайхан сургаалыг бүгдээрээ хүлээж авцгаая. Баярлалаа. Энэ сайхан бэлэг дэмбэлт өдөр одоо чимдэж тэгээд хөргөн болж ирж одоо энэ ургийн байрт орцсондоо баяртай байна. Тэгээ та бүхэнд эрүүлэг хацаалыг сайхан хүсээрэй. Би ер нь юу сонсох 9 цагаар өснө гэж ажил амьдралын өдөр юу сонсох 9 цагаар өснө гэж алтан шаргал зам үзэлтэй ажил өснө өдөр би нэрвэл ухаан сарууд авахгүй гэж хүсээрэй. Oyun dercak. Amin.
Тийш явцсан юм уу? Нэг удаа яасан. Нэг процесс яатсан. Тэр явж байгаа. Өчигдөр хүмүүс наарга уугаарай. Юу яагаад? 나랑 거짓지 뭐지? 자, 소주죠. 그것도 둘이 Яг ийм арны хатмаа шийдвэрсэн дээ зүг за. За тэгээ альбом дээрээс нэрээ түгэж шүү заяа. За одоо чи идэх дөрв байгаа. Тийм бат энэ хоёр за ингээд дөрв. Ингээд цэцэг хишиг шүү за. Тэгээд одоо идэж чирээ. Бараа энэ чимэд тавьчих 8 байх хэрэгтэй шүү. За 7 байх хэрэгтэй. 4 зогсож байна.